Өнөөдөр Библи ба бодит үнэн гэсэн сэдвээр Бурхны үгсээ судлахад энэ цаг мөчийг зориулъя. Хүмүүсийн Библи ерөн шинжлэх ухааны үндэслэлгүй бодитоор болсон үйл явдлууд биш тул хүлээн зөвшөөрч чадахгүй гэх үг хаяа сонсогддог. Бурханд итгэдэг хүмүүс дундаж Библийн үг нэрээ үнэн юм болов гэх эргэлзээ байдаг. Библийн агуулгад итгэх бат итгэл байхгүйгээс сургаалд нь итгэж чадахгүй, хүлээн авч чадахгүй байх нь бий. Тэгвэл эхлээд Библи хэрхэн бүрдэж бий болсныг 2 дугаар Тимот 3 дугаар бүлгийн 12 дугаар ишлэлээс харъя. Үнэн дээр Христ Есүс дотор сүсэг бишрэлтэй амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно. Харин ёрын муу хүмүүс мэхлэгчэд хуурч, хуурагдан улам муудна. Харин чи юу сурсан? Юунд итгэсэндээ бай? Чи хинээс сурснаа мэдэх бөгөөд Христ Есүс дэх итгэлээр аврал чамайг мэргэн болгох чадaltaй ариун судар бичгүүдийг чи хүүхэд байхасаа мэдсэн. Бичвэр бүр Бурхны юугаар гэж байна? Амьсгалснаар бөгөөд. Бурхан ариун сүнс зутгаж өөрөө бүх бичвэрийг зохиож шүү дээ. 16 дугаар ишлэлийг дахиад уншийе. Бичвэр бүр Бурхны амьсгалснаар бөгөөд заах үе, зэмлэх үе, залруулах үе, зөв чиглүүлэхэд тустай. Энэ нь Бурхны хүн чадамгай альва сайн үйл бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм. Гэр бүлүүдээ Библийг хэн бичсэн гэж байна? Бурхны ариун сүнсээр хөдлөгдсөн хүмүүс Бурханаас аваад Библийн агуулгыг тэмдэглэсэн гэж тодорхой зааж өгч байна. Эхлэл номноос Илчлэл ном хүртэл янз бүрийн эрен үе хамрагдана. Нэг цаг үед ажиллаж байсан хүмүүс байдаг ч дийлэнх нь өөр цаг үеийнхэн байсан. Бурхнаар хөдөлгөгдөн удаан онцог давнам бичигдсэн энэ бүх агуулга нэгэн ч алга бололгүй, ямар зөрөөгүй, яв цав зөвнөгдсөн байдаг. Тэд хэдий өөр газар, өөр ажил мэргэжилтэй, өөр нутагт амьдарч, өөр эрен үед байсан хэрэн хүн төрлөختөн яагаад энэ дэлхийд ирсэн? Цаашид бид хаашаа явах уу гэдгийн тухайд Библиэр дамжуулан бидэнд тодорхой ойлгуулсан. Энэ талаар зааж мэдүүлэхийн тулд Бурхан үе тус бүрд дэлхий рүү иш үзүүлэгчдийг илгээсэн хэрэг. Бичвэр бүр Бурхны амьсгалснаар болжээ гэж бичсэн. Өөрөөр хэлбэл Бурхны хүслийн улмаас тэмдэглэгдсэн гэдгийг 2 дугаар Тимот 3 дугаар бүлэгт маш тодорхой харуулж байна. 2 дугаар Тимот 3 дугаар бүлгийн агуулгыг орчин цагийн үг хэлээр бичигдсэн Солонгос Библиэд дараах байдлаар бичсэн байдаг. Бүх Библи нь Бурхнаар хөдөлгөгдөн бичигдэж бидний гарт ирсэн ном юм. Үнэн гэж юу болохыг зааж бидний амьдралд юу нь бузар муу болохыг мэдүүлэхэд тустай ном. Мөн бидний амьдралыг зөв чиглүүлж, зөвийг үлдэх хүч өгдөг гэж тэмдэглэсэн байдаг. Энэ бүх үгийг Бурханаас аваад тэмдэглэсэн учраас хүмүүсийн хувийн бодол, үзэл санаандаа үндэслэн бичсэн юм огт биш гэдгийг юуны дөрөнд ойлгох ёстой. Үйлс ном юм уу? Шинэ гэрээний Библийн захидал хэлбэрийн номуудыг хүмүүс тэдгээр нь Илч Паул тодорхой нэг сүмд бичсэн захидал биш юм уу гэж асуудаг. Библийг зүгээр л хүмүүс зохиож хүн бичсэн мэтээр буруу ойлгох нь бий. Гэсэн ч Библийн эхний хуудаснаас эцсийн хуудас хүртэл бүх агуулга нь эхлэлээс төгсгөлийг хардаг. Бурхан хүн төрлөختнийг аврахын тулд энэ бүх сургаалыг оруулсан гэдэгт бид бат итгэлтэй байх ёстой. Тиймээс энэ Библийн үгэнд хэрхэн хандах ёстой вэ? Бурхны авралын хүслийг агуулсан учраас түүн дээр хүний хувийн үзэл бодол, огт бүү нэм,
үнээс бүү хас. Библийн зарим хэсэг нь түүхээр дамжуулан Бурхны хүслийг илчилж, зарим хэсэг нь зөвгөнлөөр Бурхны хүслийг мэдүүлдэг бол бусад хэсэг нь захидлуудаар Бурхны хүслийг илчилдэг. Ер нь янз янзын аргаар заадаг. Хүн төрлөختөн Бурхныг ойлгож ухааран үннийг эрэлхийлэхэд нь тустай байх үүднээс Бурхан үгээ Библиэд тэмдэглэсэн гэдгийг хизээж мартаж болохгүй. Гэтэл хүмүүс ингэж бодохын оронд энэ бол хүний бичсэн бичвэр төдий гэж буруу боддгоосоо болоод Библиэд дэх Бурхны хүслийг гажуудуулах зохисгүй бодлууд тээхэд хүрдэг. Энэ шалтгааны улмаас цаг хугацаа өнгөрөх тусам Христийн шашинд ороотож Европ төдийгүй хойд болон өмнөд Америкт мөн дэлхийн улс орнуудад Бурхны амийн үг алга болсоор байгаа нь үнэхээр харамсалтай. 2 дугаар Петр 3 дугаар бүлгийн 14 дугаар ишлэлийг хамт харцгаая. Гуравдугаар бүлгийн 14 дугаар ишлэл. Тиймээс хайртууд минь, та нар эдгээрийг хүлээж буй учраас амар амгалан дотор толбгүй бөгөөд өөс өвгүйгээр түүнд олдохыг хичээх түн. Хайрт ах Паул маань өгөгдсөн мэрэгэн ухааныхаа дагуу та нарт бичсэнчлэн бидний эзний төвчээрийг аврал хэмээн тооц. Тэрчлэн түүний бүх загталд эдгээрийн талаар бичсэн юм. Захлуудад нь ойлгоход хэцүү, зарим зүйл байдаг бөгөөд юу ч мэдэхгүй туйлбаргүйчүүд бичвэрийн бусад зүйлсийг гуйлдаг шигэ тэдгэрийгч яадаг гэсэн байна? Мушгин гуйлж, өөрсдийгөө сүрүүлдэг. Тэд Библийг мушгин гуйлдаг. Өөр хуйлбарт дэндүү гажуудуулах гэж тайлбарладаг. Тиймээс тэдэнд юу тохиолдох вэ? Өөрсдийгөө сүрүүлдэг. Тиймээс хайртууд минь, та нар үүнийг урдаас мэдэж, өөрсдийгөө сэргийл, болгоомжил. Эс тэгвэл та нар ёс зарчмгүйчүүдийн төөрөгдөлд автаж, тогтвортой байдлаа алдчих вэ. Харин бидний эзэн бөгөөд аврагч Иесус Христийн нэгүүлсэл болон мэдлэг дотор өсөх түн, идүүгээ болон мөнхийн өдөр аль алинд нь түүнд алдарн байх болтугай. Амен. Энд өгсөн үгнээс харахад Библийг хэн нэгэн хүн мушгин гуйлж тайлбарлах ёсгүй. Тэгэхээр бид Библийг бичүүлсэн зохиогч нь болох Бурхны тайлбарыг сонсох ёстой. Мика 4-р бүлэгт бичснээр Бурхан эцсийн өдрүүдэд Сион дэрээд яана гэж байдаг билээ. Мика 4-р бүлэгт гардаг зөвхөнлийг харцгаая. Мика 4-р бүлгийн 1-р ишлэл. Эцсийн өдрүүдэд эзний өргөөний уул нь уулсын тэргүүнээр дохоогдон, толгодын дээгүүр өргөгдөн, ард түмнүүд түүнд зутхана. Олон үндэстэн ирээд ирцгээ. Эзний уул, Яаковын Бурхны өргөө рүү явцгаая. Тийхүү тэрээр бидэнд замаа яана гэж байна. Зааж. Хизээ болох нь уу? Эцсийн өдрүүдэд Бурхан өөрөө ирээд заасан сургаалынхан дагуу бид жимээр нь алхахым гэцгээе. Бид өөрсдөө ямар нэг шин зүйл, шин сургаал бий болгодог юм биш. Бурхны үгсийг мушгин гуйлж, Библийг өөрчлөх нь буруу гэдгийг харин ч Библи зааж байна. 2 дугаар ишлэлээс дахиад уншъя. Учир нь хууль Сионоос гарч, эзний үг Иерусалимаас гарна. Эцсийн өдрүүдэд бид Бурханаас шууд суралцах ёстой. Тиймээс л Еврей 9-р бүлгийн 28 дугаар ишлэл өөрийг нь дэсэн ядан хүлээхстийг аврахын тулд 2 дахь ирнэ гэж бичсэн биш үү? Тэгвэл 2 дахь дэлхийд ирсэн Бурхан Библийн эрх мэдлийг хэрхэн тайлбарласан бэ? Библи бол үнэн бодит бөгөөд гарцаагүй болох зүйлсийг тайлбарласан ном болохоос зохиомл зүйл биш гэж айлдсан. Хүмүүс би Библийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөг гэдэг хэрнээ Библи гардаг алгасал баярыг тэмдэглэдэггүй. Тийм биз? Амралтын өдрийг сагдаггүй. Тийм биз? Есүс тэдний тухайд
Энэ хүмүүс намайг уруулаараа хүндэлдэгч. Зүрх сэтгэл нь надаас хол байдаг. Ёс бусыг үйлдэж та нар надаас зайлгийж. Тэднийг хөөсөн биш үү? Тэд уруулаараа бол Библи бол итгэх ёстой ном гэж хэлдэгч. Үнэн хэрэгтээ итгэдэггүй. Харин би тэдэн шиг байх ёсгүй. Тэнгэрийн хаанчлал хүрэх замыг нээж, бидний бүх буруу үйлдэл, буруу бодлыг засаж, зөв болгон чиглүүлэн, авралын замд хөтлөхийн тулд Бурхан бидэнд Библи өгсөн биш билүү? Эхлээд энэ Библи нь бодит үнэн агуулгатай байдгийг баталцгаая. Йов 26 дугаар бүлэг. Йов 26 дугаар бүлгийн 7 дугаар ишлэлийг уншийе. Илчилгүй хоосон дээр умардыг тэрээр дэлхийж, эзгүй хоосон дээр газар дэлхийг, энд газар дэлхий гэдэг нь дэлхийг хэлж байна. Дэлхийг хаана үлгэж үү? Эзгүй хоосон дээр газар дэлхийг үлгдэг. Энд хамгийн чухал зүйл бол дэлхийн эзгүй хоосонд үлгөөтэй байдаг гэж зааж өгсөн хэсэг юм. Йов ном 3500 орчим жилийн өмнө бичигдсэн. Тэгэхээр 3500 жилийн өмнө Бурхан Йовоор дамжуулан дэлхийн байдлыг зааж өгч дэлхийн сансар хөтөргөйд өлгөөтэй байдгийг мэдүүлдэг. Дэлхийн таталцлын хууль 1687 оны үед Ньютон гэх эрдэмтнээр дамжин дэлхийн нийтэд албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл тэрнээс өмнөх хүмүүс дэлхийг ямар байдал байдаг гэж боддог байсан бэ? Аврах том зааны нуруунд дээр газар үүсэн бий болж дээр нь хүмүүс амьдардаг гэж боддог байсан гин. Дэлхий бөөрөнхий, дэлхий сансар өгтөргөйд өлгөөтэй байдаг. Энэ талаар төсөөлж чадхааргүй үе байсан. Харин одоо бол дэлхий сансар өгтөргөйд өлгөөтэй байдагт хүн бүр итгэдэг шүү дээ. Өнөө үед хиймэл дагуул гэх мэт шинжлэх ухааны хэрэгслүүд сансар өгтөргөйгээр нисэж дэлхийн зургийг авч байна. Бурхан хэдийн 3500 жилийн өмнө иш үзүүлэгчээр дамжуулан зааж өгсөн ч тэр үеийн хүмүүс итгэсэн үү? Энэ асар том газар нутаг ямар ч тулах юмгүйгээр эзгүй хоосонд өлгөөтэй байна гэдэг тухайн үеийн хүмүүсийн шинжлэх ухааны ойлголтоор бол төсөөлхийн аргагүй зүйл. Гэсэн ч Бурхан хэдэн мянган жилийн өмнө юу гэж хэлсэн бэ? Дэлхийн эзгүй хоосон дээр өлгөөтэй байдаг гэж. Бурханы үг, Библиэд тэмдэглэгдсэн бүх тэмдэглэл хичнээн үнэн бодит болохыг дахин нотолж болохоор байгаа биш үү? Библи ийм байдлаар шинжлэх ухаанаас төрүүлж алхдаг тул мэдлэггүй хүн төрлөختөн Бурханы хүслийг бүрэн ойлгох боломжгүй. Тухайн үеийн хүмүүс үннийг хүлээн зөвшөөрөх нь тэр хэрээр хэцүү байсны учир энэ. Бид мөнхийн Тэнгэрийн хаанчлал бий гэдэг. Библи Тэнгэрийн хаанчлал байгаа гэсэн үү? Байхгүй гэсэн үү? Тэгтэл хүмүүс үүнд итгэж чаддаггүй. Бид там байдаг гэдэг. Хүмүүс үүнд мөн л итгэдэггүй. Итгэхгүй байгаа учраас л Тэнгэрийн хаанчлалд хүрэх зам хайж Бурхан руу ирдэггүй. Хүмүүс тамаас зайлсхийхийн тулд тодорхой арга зам сурах гэж ирдэггүй. Ийм л харамсалтай. Мунхаг байдал байгаа байхаа. Бурханы бүх үг хүмүүсийн бодлоос хэдэн мянга, хэдэн 10 мянган жилээр төрүүлж байдаг. Мөн Бурхан эдгээр бүх үннийг Библиэр хэдийн хүн төрлөختөнд зааж мэдүүлсэн. Йов 36 дугаар бүлгийн 24 дугаар ишлэлийг харцгаая. 36 дугаар бүлгийн 24 дугаар ишлэл. Түүний ажлыг чи өргөх учиртайгаа сана. Тэрний тухай хүмүүс дуулсан билээ. Бүх хүн үүнийг харсан бөгөөд бүгд үүнийг алсаас үздэг. 26 дугаар ишлэл. Харах тун Бурхан өргөмжлөгдсөн бөгөөд бид мэддэггүй. Түүний он жилүүдийн тоог ухруулшгүй. Учир нь тэрээр усны туслуудыг дээш дэгдээдэг бөгөөд манан будангаас бороог бий болгодог. Үүнийг үүс доош асхан үлэм жарвинаар хүмүүн дээр савддаг. Усны туслуудыг дээш дэгдээдэг гэдэг нь усыг уур болгон хувиргаж агаарт дэгдэхийг хэлж
Энэ нь агаар мандалд бөөгнөрч үүл болоод дахин хүмүүсийн дээр бороо болж ордог. Энэ усны эргэлтийн явцыг Йов номд тайлбарлаж байна. Бороо гэгчин зүгээр л агаар мандлаас бууж ирдэг гэж хүмүүс боддог байсан тухайн үед Бурхан усны эргэлтийн үйл явцыг тайлбарлсан. 17 дугаар зуунд хүн төрлөختөн усны эргэлтийн явцыг сонирхож системтэйгээр судалж эхэлсэн. Иймээс Бурханы үг үнэхээр л хүн төрлөختний шинжлэх ухааны ойлголтоос олон мянган жилийн өмнө явдаг. Библиэд ийм байдлаар бичигдсэн л бол уг нь бид Библи үнэн гэж хүлээн зөвшөөрөх ёстой. Тэр үед хүмүүс ус яаж дээшээ тэнгэр рүү дэгдэх юм бэ? Ус дээшээ явж байхыг хизээж харж байгаагүй. Энэ худлаа итгэж чадахгүй нэ байлгүй. Энэ талаар хүмүүс анх 17 дугаар зууны үед олж илрүүлэн ус агаар дэгддгийг шинжлэх ухааны үндэслэлтэй нотолж эхлээд 400-аас 500 жил л болж байна. Гэтэл 3500 жилийн өмнө Бурхан иш үзүүлэгчдээр дамжуулан ийм үг хэдийн тэмдэглэсэн байсан, тийм үү? Өнөөдөр би яагаад үүнийг хэлхийг хүссэн бэ гэхээр Библийн тэмдэглэл гарцаагүй бөгөөд үнэн учраас бичигдсэн ёсоор нь итгээрэй гэж хэлмээр байна. Тухайн үед хүмүүс итгэж чадаагүй байж болох ч цаг нь болвол бичигдсэн бүхэн энэ үнэхээр үнэн байжээ. Библи үнэхээр болох зүйлийг тэмдэглэсэн байжээ гэдгийг ойлгоно. Энгийн хэдхэн жишээг өнөөдөр та бүхэнд баталж харуулъя. Исая бол Есүсийг ирэхээс 700 жилийн өмнө байсан иш үзүүлэгч. Исая 53 дугаар бүлэгт хожим 700 жилийн дараа энэ дэлхийд ирэх Христ Месиягийн талаар маш дэлгэрэнгүй бичсэн байдаг. Исая 53 дугаар бүлгийн 1-р ишлэлийг харъя. Бидний мэдээнд хэн итгэсэн бэ? Эзний мотор хэнд илчлэгдсэн бэ? Учир нь тэрээр түүний өмнө нялх нахай мэд. Хуурай газраас гарсан үндэс мэд ургав. Бидний харахаар хэлбэр дүрс, цог жавхлан түүнд байсангүй. Бидний татхуйс дүр төрөх түүнд алга байв. Тэрээр хүмүүс жигшигдэж орхигдсон. Хожим 700 жилийн дараа нэгэн хүн гарч ирнэ. Харин тэрээр хүмүүс жигшигдэж, хүмүүст орхигдсон. Өвчин зовлон мэдэгч. Зовлон шаналлын хүн ажээ. Түүнээс нүүр буруулж, тэр жигшигдсэн бөгөөд бид түүнийг даанч эс тоожээ. 4-р ишлэл. Үнэхээр тэр бидний сул дорой байдлыг тээж, өвчин зовлонг маань үүрчээ. Гэтэл бид түүнийг Бурхан зодуулж, зохиулж, зовсон гэж л тооцжээ. Гэвч гэмт үйлдэлийн маань улмаас тэр хатгагдан, хилэнцгийн маань улмаас тэр бясарч авэ. Амар тайвны маань төлөө түүн дээр гисгээл байж, шархаар нь бид эдгэрчээ. Бүгдээрээ бид хонь мэт төрж, бүгд л өөр өөрийн замаар явав. Бүгдийн маань хилэнцгийг харин түүнд эзэн тохов. Хожим 700 жилийн дараа болох зүйлсийг Бурхан Исая иш үзүүлэгчээр урьдчилан бичүүлсэн байна. Тэгвэл үнэхээр 700 жилийн дараа ийм үйл явдал болсон уу? Тэмдэглэгдсэн бүхэн ёстой толны тусгал мэт яв цав биелсэн. Цааш нь харцгаая. Тэр тамлагдан зовсон боловч амаа нээсэнгүй. Нэдлэгдхаар хөтлөгдөх хурх шиг, хэргэгчийн өмнө дуугарахгүй хон шиг амааш тэр нээсэнгүй. Энэ бүхэн бидний гим нүгэл, гим буруугаас л болж өрнөн гэж бичигдсэн байна. 8 дугаар ишлэлийг уншийе. Хавчлах шүүх түүнийг аваад явлаа. Хэн ирээдүйн тухай төсөөлсөн бэ? Ард түмний минь гэмт үйлдэлийн минь улмаас зохигдож, амьдын газраас тэр таслагджээ. Бушийг нь буруутуудын хамт товлсон ч үхэл тэрээр баян хүнтэй хамт байв. Тэр хүчирхийлэл үлдээгүй. Түүний аманд мэх бодол нь байгаагүй. Есүсийн амьдралын тухайд бүх зүйл зөгнсөн ёсоор
нэмж хассан юмгүй биелэгдсэн. Йосеф гэгч Ариматын нэгэн баяны булшинд тавьсан байдаг. Тэрээр нас барахтаа хинтээ хамт цовлогдсон бэ? Хоёр талд нь буруутууд болох дээрэмчэд байсан. Тэгээд бас ташуурдуулсан уу үгүй юу? Хавшлах шүүх амссан уу үгүй юу? Тэрээр хатгагдсан уу үгүй юу? Эхнээсээ дуустал бүх зүйл бичигдсэн ёсоор биелэгдсэн. Тийм болохоор л бид Библи бол баттай биелэгдэх зүйлсийг урьдчилан тэмдэглэсэн Бурхны үг байжээ гэдгийг баталж чадна. Энэ үгс зохиомлч юм уу? Эсвэл хэн нэгний төсөөллөөр тэмдэглэгдсэн үгс огтхонч биш байсныг баталж чадна, тийм үү? Тиймээс бид Библийн туйлын эрх мэдлийг нь батлангаа Библиэд юу ч нэмж хасах ёсгүй. Яагаад гэвэл Бурхны айлдсан үг шүү дээ. Бурхан авралын төлөвлөгөөгөө 0.1% чалдаагүй боловсруулсан байхад хүн төрлөختөн бид энэ ийм байх ёстой, тэр тийм байх ёстой гэж дур мэдэн ярьж болох уу? Үнэхээр л Исая 53 дугаар бүлэгт бичигдсэн бүхнийг Есүс яв сав биелүүлсэн. Матай 27 дугаар бүлгийн 57 дугаар ишлэлээс батлан харцгаая. Есүсийн шав байсан Йосеф гэгч Ариматын нэгэн баян хүн. Энд баян гэдгийг онцолж Ариматын нэгэн баян хүн оройн хурж ирлээ. Тэр хүн Пилатад бараалхаж Есүсийн цогцыг гуйхад Пилат өгөхийг тушаав. Йосеф цогцыг аваад цэвэр майланган дааванд ороож хадан ухаж хийсэн хэний булш вэ? Баян Йосеф өөрийнхөө шинэ булшин тавьж бул чулуун өнхрүүлэн булшны үүдийг таглаад явжээ. Исая 53 дугаар бүлэгт бичиж үлдээсэн үг 700 жилийн дараа биелэгдсэн үү, биелэгдээгүй юу? Тийм ээ, биелсэн. Бас булшийг нь буруутуудын хамт товлсон гэж зөвгөнсөн. Үнийг Луг 23 дугаар бүлгээс баталцгаая. Луг 23 дугаар бүлгийн 39 дугаар ишлэл. Тэнд өлгөөгдсөн гэмт хэрэгтнүүдийн нэг нь түүнийг доромжилж, "Та ч нь Христ биш билүү? Өөрийгөө бас биднийг авраач" гэв. Харин нөгөө нь түүнийг зэмлэн, "Чи адилхан ялд унсан атлаа. Бурханаас айхгүй байна уу?" Энд 39 дугаар ишлэлд тэнд өлгөөгдсөн хэн гэж байна? Гэмт хэрэгтэн гэсэн байна. Исая 53 дугаар бүлэгт булшийг нь хэнтэй хамт товлсон гэлээ? Буруутуудын хамт товлсон. Түүний хоёр талд хоёр дээрэмчин байсан. Баруун талд байсан дээрэмчин нь нүглээ хүлээн зөвшөөрж, өршөөл гуйж, "Та өөрийнхөө хаанчлалд очихдоо намайг санаарай" гэж Есүсийн тал зогсох үг хэлж, зүүн талд байсан дээрэмчин нь Есүсийг гүтгэж, дооглож байсан дүр зураг гарч байна. Эцэст нь үхэл тэрээр энэ буруутуудтай хамт байж, нас барсныхан дараа Йосеф гэх Ариматын баян хүний булшин тавихыг хүртэл Исая иш үзүүлэгчээр дамжуулан 700 жилийн дараа гарч ирэх Есүс Христийн бүх ул мөрийг Бурхан нарийн тодорхой тайлбарласан. Тиймээс бид итгэлгүй хүмүүсийн, Библиэд итгэдэггүй хүмүүсийн ярианд чиг тавиад байлгүй. Библи бол Бурханы туйлын үг, ирээдүйд тохиолдох зүйлсийг ч агуулдаг гэдгийг санах хэрэгтэй. Дэлхий сансар өгтөргүйд өлгөөтэй байдаг гэдгийг 3500 жилийн өмнөх хүмүүс мэдсэн бол айх байсан байх. Харин одоо бол шинжлэх ухаанаар баталж, үнэн гэдгийг нь нотолж байгаа шиг Тэнгэрийн хаанчлал байгаа, там байгаа гэдгийг ч мөн удахгүй Бурхан бидний нүдэнд харуулах өдөр холгүй байна. Нэгч хүн үрдийн тамийн галд битгий ороосой гэж хүсэх байна. Сүүлийн үед цаг агаар хэд алж, зовлонтой зүдэрч байна уу? Өдөр ирэх тусам агаарын хэм нэмэгдснээс өдөр тутмын амьдрал хүндхэн болж, тамийн амьдрал үрд мөхөд галт нуур таршилна гэдгийг бодвол, тийм там руу явахгүй тулд нүглийн уучлал авах, аврал авах үнэн рүү хүмүүсийг хурдан газарчлан чиглүүлэх хэрэгтэй. Учир нь
Библиэд бичигдсэн энэ бүхэн бодит үнэн зүйлс шүү дээ. Бурхан хүн төрлөختөнд энэ бүх бодит зүйлийн талаар мэдүүлсээр байгаа ч хүмүүс итгэдэггүй хэвээр үхвэл там руу явна л биз. Хааштай бусд нь бүгдээ л явах юм чинь тамд очлоо гэд яадаг юм. Тэд хамгийн өрөвдөлтэй хүмүүс. Тийм учраас л Библийн талаар үнэн зөв мэдэж авч Библиэд бичигдсэн бүхэн заавал бичигдсэн ёсороо биелэгдэнэ гэдэгт туйлын итгэлтэй байх ёстой юм. Иохан 19-р бүлгээс судалцгаая. Есүс жадаар хатгагдана гэсэн Исая 53-р бүлгийн зөвнөлч бас биелэгдсэн байдаг. Иохан 19-р бүлгийн 33-р ишлэл. Харин тэд Есүстээр ирж хэдийнэ өгсөн байхыг нь үзээд хөлийг нь хугалсангүй. Цэргүүдийн нэг нь түүний хажууг нь яасан байна? Жадлахад цус ус гоожлоо. Харснаа нь үнийг гэрчлэв. Түүний гэрчлэл үнэн бөгөөд та нарыг ч мөн итгүүлэхийн тулд үнэн ярьдаг гэдгээ тэр мэднэ. Бичвэр түүний нэг ч яс хугарахгүй гэснээ нь яахын тулд вэ? Зөвнөд биелэгдэхийн тулд эдгээр нь болжээ. Тэд жадлсан нэгнээ харах болно гэж мөн өөр бичвэрт гардаг. Энэ тэмдэглэгдсэн үгсийг харвал Исая 53-р бүлгийн гэмт үйлдэлийн мань улмаас тэр хатгагдан хилэнцгийн мань улмаас тэр бясарч аваа гэсний үгийг санагдуулна. Исая их зүйлэгч цаг хугацааны машин суугаад Есүсийн үе рүү очиж бүгдийг урьдчилж харцгаад 700 жилийн өмнө бичсэн мэт бүгд биелэгдсэн байна. Библи ийм л шин чанартайг бид сэтгэлдээ хадгалж санаж явах ёстой. Иймээс 2000 жилийн өмнө энэ дэлхийд ирсэн Есүс ч мөн Библийн шин чанарын талаар бидэнд заасан байдаг. Луг 24-р бүлгийн 25-р ишлэлийг харцгаая. Дөрөвдүгээр бүлгийн 25-р ишлэл. Есүс мунхан хүмүүсээ иш үзүүлэгчтэй хэлсэн бүхэнд итгэхдээ ямар гэсэн бэ? Хойрог сэтгэлтнүүдээ итгэл гэж байгаа бол туйлаас итгэвэл хамаагүй амар байх байтал итгэх үү яах уу гэж бодоод л тиймээс Есүс мунхан хүмүүсээ гэсэн. Христ энэ бүх зовлон гэдлэн тэгээд өөрийн сурж авсанд орох ёстой байсан биш үү гэв. Тэгээд тэр мойсоогоос эхлэн бүх иш үзүүлэгчид бүх бичвэрт өөрийнх нь тухай юу хийснийг тэдэнд тайлбарлав. Библиэд гарч байгаа л бол бид зүрх сэтгэлдээ бат итгэх ёстой. Итгэхдээ хойрог байх ямар шалтгаан байхгүй. Үүнийг Матай 26-р бүлгийн өөр нэг сургаалаар дахин баталцгаая. Матай 26-р бүлгийн 51-р ишлэлийг уншийе. Үзэх түн Есүстэй хамт байгсдын нэг нь гар сунган илдээ суглаад тэрүүн тахилчийн зарцыг зохиж чихийг нь тас завчжээ. Есүс түнд илдээ хуйнд нь хий, илт авагч бүхэн илдээр хөнөөгдөн. 12 легоноос олон тэнгэр элчийг одоо надад илгээхийг би эцгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу? Энэ нь болох ёстой гэсэн бичвэр тэгвэл яаж биелэгдэх вүлээ гэв. Есүс ч мөн Библийн зөвлөлийн талаар юу гэсэн байна? Библиэд бичигдсэн л бол заавал биелэгдэнэ. Бурхнаар хөдөлгөгдөн тэмдэглэгдсэн үг гэдгийг хүлээн зөвшөөрж байгаа хэрэг биш үү? Чи инглээгээд зөвнөд биелэхгүй байх юм биш. Илдээ хуйнд нь хий гэж хэлдэг. Есүсийн эдгээр үгнээс харахтаж Библиэд заавал биелэх ёстой зүйлэл тэмдэглэгдсэн гэдэгт бат итгэлтэй байж болохоор байгаа биш үү? Тэгвэл ишлэл 21-р бүлэгт бидний явах Тэнгэрийн хаанчлал ямар орон гэлээ? Цаашид үхэл байхгүй, гашуудах гэж байхгүй, өвдөх гэж байхгүй, гуниг гэж байхгүй. Өдөр бүр шинэ баяр хөөр бий болж баяр баясгалангаар дүүрэн амьдрах болно гэдгийг Бурхан бидэнд ухааруулсан байхаа. Түүнчлэн Ичлэл 22-р бүлгийн 4-5 дугаар ишлэлд бид Тэнгэрийн хаанчлал явбал үеийн үед яана гэж байдаг вэ?
үеийн үед хаанчлан ирээдүйд болох зүйлийн талаар ухааруулсан байна. Сая энэ хүртэл бидний үздсэн Библиэд бичигдсэн бүх зүйл бүгд гарцаагүй болох үйл явдал гэдгийг баталж болно. Мөнхийн Тэнгэрийн хаанчлал, шин тэнгэр, шин газар тун холгүй байгаа учраас Тэнгэрийн хаанчлалын найдвараа хизээж алдахгүй байцгаая. Сатан энэ дэлхий дээр хичнээн сүрж авахланд яруу алдар санал болгосон ч Есүс тэр сорилтыг ялсан байдаг байхаа. Сатан дэлхийн бүх үндэстний яруу алдрыг харуулад надад мөрөг гэж хэлдэг. Амархнаар хэлбэл надад захирд гэсэн утгатай. Тэгж өөрт нь захирагдаж дуулууртаа даг гэхэд нь Есүс юу гэж хэлсэн бэлээ? Зайл сатана. Бурхан эзэндээ л мөрөг гэж хэлдэг. Есүсийн сургаалын дагуу бидний энэ дэлхий дээр үйлчлэх ёстой зүйл бол эд хөрөнгөж биш, нэр алдарч биш, эрдэм мэдлэгч биш. Бидний хувь зөвхөн Бурхан л бидний мөргөх ёстой субъект байх ёстой. Библи Тэнгэрийн хаанчлал ба там гарцаагүй байдгийг баттай хэлдэг. Тэнгэрийн хаанчлал оршин байдаг нь бодит үнэн. Тамийн хувьд ч мөн адил. Тиймээс энэ онд махан биеийн гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, танилуд бас хөршүүдтэй ч энэ сайхан ивэлтэй Бурханы ерөөлтэй үгсийг бүгдэнд дамжуулахын тулд бүгд хүчин зүтгэл гаргахыг хүсэх байна. Янз бүрийн хэцүү нөхцөлд итгэлээс ахиж байгаа Сионы гэр бүлүүд маань бүгдээрээ хүчтэй байгаарай. Мөн Сионы гэр бүлүүдийн маань хэний ч орхигдолгүй. Бүгдээрээ Тэнгэрийн хаанчлал явах Тэнгэрийн хүүхдүүд болоорой гэж дахин захиад өнөөдрийн сургаалаа дуусгая. Баярлалаа.